тайван байдлаас хүчийг олж авах нь яг одоо таны амьдрал завгүй байна уу? Таны бодол санаа зовнилоор дүүрэн байна уу? Таны биед хуралдсан ямар нэгэн таагүй мэдрэмж, булчингийн чангарал байна уу? Таны дотроос арилахгүй байгаа ямар сөрөг мэдрэмж байна вэ? Бид яагаад заримдаа хийж байгаа зүйлээ түр хойш тавиад зогсдог вэ? Яагаад бидэнд тайван, нам гүн байдал тийм хэрэгтэй байдаг вэ? Ихэнхдээ бидний амьдралын хэмнэл хит хурдан, бидний бие махбод тасралтгүй стрессийн байдалд байдаг. Бид амарсан ч заримдаа яаж амархаа мэддэггүй. Бас сайн амарч чаддаггүй. Энэхүү нам гүн байдал ба итгэлийн тухай Библиэлд ингэж бичсэн байдаг. Нам гүн итгэл дотор бидний хүч чадал байна гэж бичсэн. Нам гүн байдал нь Бурхны оршихуйг мэдрэхэд бидэнд орон зай гаргаж өгдөг. Нам гүн байдал бол түүний гоо үзэсгэлэн харах боломж юм. Түүний хайранд уяран бид түүний дуу хоолойг сонсдог. Энэхүү анир чимээгүй тайван донд бид түүнийг илүү тод сонсох бөгөөд түүнийг сонсох тусам илүү түүнийг мэддэг болно. Мөн түүнд бид илүү их итгэдэг болно. Одоо аажмаар амьсгалаа гүнзгий авч энэ нам гүм итгэлийн мөчийг мэдрээ. Бурхны амлалтыг хүлээх тухай нэгэн Библийн түүхийг ярьж өгье. Эхлэл номын 17 дугаар бүлэгт Авраам 99 настай байсан ба Бурхан түүнд эхнэр Сарагаар нь дамжуулан хүү төрүүлнэ гэж амласнаас хойш 25 жил өнгөрсөн байв. Мөн энэ үед Бурханаас хамгийн сүүлд үг сонссноос хойш 13 жил болсон байлаа. 13 жилийн турш огт Бурхантай уулзалгүй. Бурхны гайхамшигыг үзэлгүй. Зүгээр л өдөр тутмын амьдрал донд амьдран түүнд итгэсээр байсан. Сэтгэл зовнох, эргэлзэх мөчүүдтэй тулгарч байсан ч Бурхан амлалтаа мартаагүй байх гэж тэр найдсан. Гэтэл гэнэт нэгэн өдөр Бурхан Авраамд гарч ирээд өөрийгөө шинэ нэрээр дахин танилцуулсан. Тэр нэр бол Эл Шадай. Эл Шадай гэдэг нь амьдралыг бүтээгч, амьдралыг тэтгэгч, төгс хүчит Бурхан гэсэн утгатай. Одоо та
гүн амьсгаа аав. Ийхүү Бурхан танд сануулж буй тэр амлалтыг зүрх сэтгэлээрээ хүлээн ав. Бурхан танд яг одоо ямар амлалтыг санагдуулж байна вэ? Таны сэтгэл амар тайван донд түүнд итгэж найдаж чадхаар юм шиг байна уу? Бурхан бол оргуу хоосноос бүтээж чадах нэгэн. Тэр бидний ялалт, замналт шаардлагатай бүхнийг хангадаг. Библиэлд шаад гэдэг үг нь их хүн, хүүхдээ, бүхний сүгээрээ тижээдэг тэр байдлыг дүрслэн нэгнээ дэмжих, тэтгэх гэсэн утгаар илэрхийлэгддэг. Та их хүн нялх хүрээ ингэртээ тэрвэрч хөхүүлж буйг төсөөлөөд нэг үзээрэй. Бурхан яг үүнтэй адил бидэнд дэндүү ойрхон байдаг. Та ийхүү Бурханаар яг тэгж тэрвүүлж байгаагаар өөрийгөө нэг төсөөлөөд үзээрэй. Яг л нялх хүүхэд шиг Бурханы үүр дээр юунд ч санаа зовхгүй. Тэр гүн гүнзгий амар тайван донд тэрүүлээд суухад танд ямар мэдрэмж төрж байна вэ? Энэ уулзалтаас жилийн дараа Авраамд Исаак хүн төрсөн. Бурхан бол амлалтаа биелүүлдэг төгс хүчит нэгэн. Тэр бол Эл Шадай. Одоо та сүүлийн нэг гүн амьсгаа аваад нам гүмхэн гаргаарай. Энэхүү бичлэгээрээ тантай удахгүй уулзъя.